За энэ бол одоо бас хилцээгүй тайлан бид нар хилцэх юм шаардлага юм юу байгаа юу одоо дигэнт те энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл ажлын тайлангаа төрийн байгуулалтын байнгын хороонд тайлагнаа гэх те тэгэхээр үндэсний зөвлөлийн хамтын шийдвэрээр хэлэлцэж баталсан одоо тайланг төрийн байгуулалтын байнгын хороо хилцнэ гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр яг энэ би түрүүн хэлээд байгаа нь гүйцэтгэх удирдлагын тайлан бид нар сонсох ямар ч шаардлага байхгүй. Гүйцэтгэх удирдлага нь үндэсний зөвлөлдөө бүх тайлангаа тавиад тэгээд хилцэгдсэн тайланг бид нар энд одоо хилцэх ёстой учраас энэ бол дэгийн үйлийг зөрчиж гэн гэж би бас харж байна. За хоёрт нь тэр хяналтын зөвлөлөөс асуусан хяналтын зөвлөлөөр энэ тайлангаа оруулсан юм уу? За Монсор дарга юу болж байна? Бид нар цаг хугацааны хувьд хожуу сонсож байгаа нь үнэн. Түрүү 7 хоног товлогдсон байсан. Таны тайлан хангалтгүй байсан. Ахаа тайлангаа чамбараад ирээд авчраад хилцүүлээ гэсэн. Одоо тавьж байгаа тайлан чинь үндэсний зөвлөлдөө тайлангаа танилцуулаагүй, баталгаажуулаагүй ийм тайлан энд оруулж ирээд одоо ингээд хойшлогдсон гэд ямар учраас хойшлогдсон тэгвэл? Яагаад тайлангаа авч хэлдэг? Үндэсний зөвлөл чинь тэгвэл ажиллаа хийж байгаа мó? Үндэсний зөвлөл чинь ажиллаа хийж байгаа мó? Яагаад өдий болтол тайлангаа дотроо хилцэхгүй байгааг? Түрүүн та хэлсэн 13 удаа хуралдсан байна. Нэг удаа ээлж дээр 12 хуралдан ээлжт бусаар 19 хилцэх асуудлыг хойшлуулсан байна гэдэг. Яагаад асуудлуудаа хилцэхгүй ингээд ямар ч учир шалтгаанаар энэ олон асуудлуудыг цаг хугацаанд нь хилцэхгүй хойшлуулад байдгийг. Тэр хойшлуулад байсан асуудлууд чинь гол нь дандаа тэр төсөв санхүүтэй, тайлантай, нягтлангийн үйл ажиллагаатай холбоотой, төлөвлөгөөтэй холбоотой, санхүүгийн төлөвлөгөө, хяналт шалгалтын дүнтэй холбоотой асуудлууд байлаа шүү дээ. Тэг яагаад энэ асуудлуудаа хилцдэггүй энэ цаг хугацаанд? Тэг гişүүд асуугаад байна шүү дээ. Яагаад ингээд хилцүүлээгүй тайлан энд одоо хилцүүлээд байгаа юм гэж? Үндэсний зөвлөлөөр яагаад авч хэлцэхгүй вэ? Ямар шалтгаан байсан? За та хэлдэ Монсор дарга. Яатсан тайлан байсан? Яагаад хэлцэхгүй байсан? За тухайн үед бол тайлан бол ороод ирсэн. Тайлан бол бэлтгэгдсэн. За тэгээд эрчим нь бол бүрдээгүй. За яагаад тэгэхээр угаасаа хурал зарлаад бол тодорхой шалтгаанаас болоод бол эрч бүрдэж амжаагүй. Тайлбар болоо юу те? Эрч бүрдээгүйгээс ингээд бүтэл жилийн хугацаанд ч те